Дэлхийн хамгийн үнэтэй компани ямар компани болох вэ гэх юм бол өнөөдрөөс ахуулаад тодорхой болсон. Nvidia. Өчигдрийн market up дээр би юу гэж хэлсэн бэ гэх юм бол миний урьдчилсан байдлаараа миний таамаг earnings per share нэг хувьцаан дээр хэдэн долларын ашиг олох вэ гэх юм бол эхний үйлрэлтэй $71 байх юм байна гэсэн таамагласан чинь Nvidia тэрийг давуулан биелүүлсэн байна. 90 центээс гарна илүү юм болцсон байгаа. За хэдүүлээ одоо юу их юм бэ гэвэл Nvidia-гийн өнгөрсөн шүн орсон орлогыг зарлага, санхүүгийн тайлан, задлан шинжилгээ хийн. За тэгээд наад зориулаа би үнэтэй мэдээллийг худалдаа авцсан, төлбөртэй мэдээллийг худалдаа авцсан. Эхнээс би гэх юм бол Allo Joe гэсэн Twitter дээр байгаа. Хүн болгонд харагдахгүй төлбөртэй учраас нэвтрэх боломжгүй. Гэхдээ энийг би өөрөө худалдаа авцсан болохоор та одоо өнөөдөр хуваалцахад таатай байна. Окей. Борлуулалт нийтээ гарсан байх юм бол 44 тэрбумтай гарсан. Өнгөрсөн жилийн борлуулалт хэдээсэн байх юм бол 26 тэрбум. Тийм учраас энэ компани үнэхээр алж байгаа. Ер нь бол 26 тэрбум доллараас өнгөрсөн жилийн удирдлагын борлуулалт байсан 44 тэрбум болгоно гэдэг чинь амар заяа. Нэмээд энэ дотор юу орсон байгаа юм бэ гэх юм бол Трамп-ын тариф Жо Байден эндээ зөндөө сатаа болоод тэд нар байхгүйсэн бол Nvidia энэ үйлрэлтээ баг заяа 49-оос 50 тэрбум долларын борлуулалт хийх потенциалтай байсан. Гэхдээ ингээ харах юм бол жилээс жилийн хооронд 69% борлуулалтын өсөлттэй амар. За тэгээ сегмент энэ харах юм бол заяа ингээ дата центр зүгээр тэр шигтэй дата центр заяа 39 тэрбум доллар зүгээр тэр хиймэл байханы дата центр. За энэ дээр та зүгээр нийгэмд хүлээн зөвшөөрчих заяа. Энэ хиймэл байхаа худлаа биш ээ. Энэ хиймэл байхаа хайп биш ээ. Энэ хиймэл уяухаа дөнгөж эхэлж байгаа. За тэгээ энэ дэт бүтсийн хэн барьж байгаа юм бэ гэх юм бол тэр чигтээ бараг дангаараа Nvidia. За удахгүй тэгээ AMD, Huawei гарч ирэх бах. Гэхдээ тэргүүлж байгаа, төрүүлж байгаа хамаг ашиг хийж байгаа компани тэр чигтээ ерөөхдөө Nvidia. За тэгээ та харж байгаа бол gaming тоглоомын graphics card 4 тэрбум доллар бүр ингээд шалхаа болцсон байна. За дараагийнхаа орчим бохир ашиг жоохон буурсан. Яагаад бохир ашиг буурсан бэ гэх юм бол ойлгомжтой. Тэр нөгөө H20 гэсэн чипийн экспортын хоригноос болсон. За. Тэгээ энэ буурах юм уу, бууралтай үржлэх юм уу үгүй. Ерөнхийдөө тайлангаас юу тодорхой юм бэ гэх юм бол Хятад руу бас чипүүдээ гаргах юм байна. Европ худалдаж авах юм байна. Saudi Arab, United Arab Emirates, Qatar ерөнхийдөө газ, нефть, эрчим хүч хямдхан орнууд одоо юу хийж байгаа юм бэ гэх юм бол хиймэл байгаан дээр бүгдээрээ all engine хийж байгаа. За ингээ бохир ашиг нь харж байгаа юм бол амар гацтай. Бохир ашиг нь таад ингээ харж байгаа юм бол 70, 74, 78, 73, 60% бохир ашигын маржин руу жоохон буурсан. Яг гоо энэ юунаас болж байгаа юм бэ гэх юм бол нөгөө чипнээсээ болж байгаа тий. За тэгээ тэр байхгүй байсан бол тий энэ худалдааны хориг тэр H20-ийн чип байхгүй байсан бол бохир ашигын маржин 71%. Окей. 44 тэрбум долларын борлуулалт хийгээд 77% нь бохир ашигаараа үлж байна гэдэг чинь энэ би бол амьдралдаа ийм амар монопол за ийм өрсөлдөх чадвартай компаниг одоо баг анхудаа харж байгаа юм бол тий бүр Jesus Christ бурхан минь oh my god гэсэн юм байгаа. Окей, үйл ажиллагааны зардал бол өсөж байгаа. Өнгөрсөн жил 3.5 тэрбум байсан бол 5 тэрбум болсон байгаа. Энэ бол баг хамаагүй тий амар гоё. За research and development судалгаа энэ судалгааны ажил дээр өнгөрсөн үйлрэл Nvidia 4 тэрбум ойролцоо зарцуулсан байна. Өнгөрсөн жил 2.7 тэрбум байсан. За энэ 4 тэрбум долларын зардал гарах ёстой. Энэ судалгааны ажил, энэ технологийн судалгааны ажил юу юм бэ гэх юм бол дараа жилийн, тэрний дараах жилийн ерөөхдөө инновац, төрүүлж алхна гэдэг орой өгөхтэй mission statement-тэй компани Монголд байгаа. Nvidia бол жинкнээс төрүүлж алхахгүй байгаа, төрүүлж гүйж байгаа шүү. Тэгээ юунаас болж байгаа юм бэ гэх юм бол судалгааны ажил. Тэгээ Jensen Huang жинкнээс CEO of the year баха. Elon Jensen бол хоёлаа амар хуцааны арилжаа хөрөнгө олт, мөнгөөр мөнгө олох. Амар сонирхолтой байгаастай тий. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За
Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар алдна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Sales in general бол тэрбум доллар хүрсэн өнгөрсөн жил 780 сая байсан шалахгүй энэ судалгааны тийм research and development бол таад ингэ харж байгаа бол 18, 19, 20 онд бол борлуулалтын орлогын 29, 30, 27% эзэлдэг байсан бол заяа $100 оллоо. Тэрнийхээ $29, $27, $30 судалгаанда зарцуулдаг байсан бол одоо Nvidia штэ $100 оллоо. Тэрний $9-ыг судалгаандаар зарцуулж байгаа. Энэ юу үзүүлж байна гэх юм бол тэ Nvidia зах зээл дээрээ баг үннээ хүссэн дүнгээрээ тавьж байгаа. За тэгээ үннээ хүссэн дүнгээрээ тавьж байгаа хэрнээ хүн болгон энэ Nvidia-гийн chip data center-ийн solution-уудыг авч байгаа тий. За нэмээд sales general and administrative одоо ерөнхий борлуулалтын зард гих мэтчлэн өмнө бол та харж байгаа бол 2019 онд бол $100 борлуулалт хийлээ 12, $16 тэр судалгааны ажил явдаг байсан бол одоо 2.4%. $100 оллоо. $2.4 заяа. Энэ цалин борлуулалтын юу л орж байгаа. За тэгээ энэ ийм компани дэлхийд баг байхгүй дээ. Байхгүй. За баг жоох инээдтэй сонсогдож магадгүй. Гэхдээ энэ ерөөсө жоок биш. Хар тамхины 8, хүний 8, зэвсгийн 8-аач заяа. Окей. Энэ Nvidia шиг өндөр ашигтай биш. За үйл ажиллагааны ашиг өнгөрсөн жил 17 тэрбум байсан бол одоо 21.6 тэрбум болцсон байгаа. Өнгөрсөн жилийн эцсийн 24 тэрбум дээр гарсан 21.6 руу яагаад буурсан бэ гэх юм бол түрүүн тайлбарсан те тэр худалдааны хориг. За урт хугацааны үйл ажиллагааны маржин бол энэ хиймэл явахын ChatGPT-гаас болж ерөнхийдөө Nvidia-гийн хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагч нар ямар бурхандаа баярлаж залбирлах ёстой бэ гэх юм бол OpenAI тэгээд Google-ийн DeepMind гэсэн. Тэд нар юу хийсэн бэ гэх юм бол энэ machine learning neural network-ийг хөгжүүлсээр гаад тэгээ энэ зах зээл одоо бий болсон шүү дээ. За тэгээд ер нь бол дахиад хэлье энэ тэр худалдааны хориг H20 ингээд юу байхгүй байсан бол үйл ажиллагааны margin заяа Nvidia-гийн ер нь бол ойролцоог 60% байгаа. Амар. Окей, хэлэх юм аа. За тэг ингээ харах юм бол хаанаас ашиг олж байгаа юм бэ гэх юм бол computer networking ерөөхдөө data center тэг graphics ерөөхдөө айгу жижигхэн хөөзөлж байгаа. Энэ задаргаа одоохно яг гараагүй байгаа. Энэ гарахаараа би таад бас нэмээд өгчин. За энэ цэвэр ашиг тий цэвэр ашиг өнгөрсөн жилийн эхний үйлрэлтээ 15 тэрбум байсан бол одоо 18.8 тэрбум болсон. Өнгөрсөн жилийн эц 22 тэрбум болсон. Энэ дараа үйлрэлтээ тэрний дараах үйлрэлтээ энэ буцаагаад 20 тэрбум гарахаар нь зоолттой гарахаар харагдаж байгаа. За энийг сая ярьсан. Окей. Тэгээ гоё юм юу юм бэ гэх юм бол Nvidia-гийн хувьцааны тоо багасж байгаа. Тэ? Яг гэх юм бол Nvidia бас өөрийнхөө хувьцаагаа эргүүлээ худалдаа авч байгаа. Тэ? Хувьцаа эзэмшиж байгаа хүмүүс юу юм бэ гэх юм бол белууга арай цөөхөн хүмүүстэй хуваалцж байгаа. Өмнө нь бол ойролцоо 24.8 тэрбум хувьцаа байсан бол одоо тэр 24.6 тэрбум л буурсан. Энэ айгуу сайн мэдээ. Тэ? За тэгээ компани юу хийж байгаа юм бэ гэх юм бол олсон ашгаараа судалгаа хийж байгаа. Тэгээ research хийж байгаа, цалингаа буулгаж байгаа, түрээс даваа хийж байгаа. Тэгээд маш их хэмжээгээр өөрийнхөө хувьцаагаа эргүүлээ авч байгаа. Энэ ерөөдөө хувьцаа эзэмшдгийн мөрөөдлийн компани. За окей, энийг за тэгээд нэг ч хувьцаан дээр миний өмнө ярьж исэн таамаг байгаа шүү дээ. Энэ 71-тэй гарах байсан бол no 71-тэй гараагүй. 81 хүрсэн байна. За тэгэхээр ChatGPT энэ үедээ гарсан. Тэгээд ChatGPT гарах үед Nvidia компанийн хувьцаан дээр 9 цент олдог байсан бол өнгөрсөн жилийн тэ сүүлчийн улирлалтаа 90 цент болсон. 10 нуурцсан. Окей. Энэ компанийг эзэмшдэг байсан бол тухайн компани хувьцааны ашигт ажиллагаа тэ 10 нуурцсан гайхалтай компани. Free cash flow энэ хамгийн чухал. Окей. Энэ компаниас ерөөдөө хэр их бэлэн мөнгө ундралдгийн бэ? Оргилдгийн бэ? За өнгөрсөн жилийн 24 оны эхний үйлрэлтээ 14.9 тэрбум доллар cash зүгээр ингээ оргилоод гарч ирсэн бол энэ жилийн эхний үйлрэлтээ 26.1 тэрбум доллар.
Тэгээ энэ компаниг хэдүүлээ дөнгөж сая нэмээд авсан. Манай скулын гишүүдүүд нэмээд авсан. Одоо манай автомата дотор технологийн багц дотор бас орсон байгаа. Манай VIP багц дотор бас орж байгаа. Nvidia-гийн хувьцаа. Тэгээ нэмээ хэлэхэд ерөөхдөө тэр VIP багцлуу хөрөнгө олт юм байгаа юм бол заавч манай офс дээр хүрээд ирэх ёстой. Тэгээд доод хөрөнгө олтын хэмжээ 50 сая шүү заяа. Тэгээд нэмэлт мэдээлэл авмаар байгаа юм бол 75 00. Окей. Тэгээд үйл ажиллагаанаас олж байгаа cash flow бас ярих хэрэггүй амар. За capex заяа энэ бүр гоё заяа. Энэ компани тэ ерөөхдөө хөрөнгө олт хааш хийх ёстой юм бэ? Тоног төхөөрөмж, office, үйлдвэр ерөөсөө байхгүй заяа. Эдгээр юу хийж байгаа юм бэ гэвэл цэвэр оюуны ажил. Тэгээ энэ компани чипийн хийн өгсөрдөг юм бэ гэх юм бол TSMC тий Taiwan Semiconductor Manufacturing Company ерөөдөө Тайваны номер 1 компани энэ бүгдийг нь үйлдвэрлэждэг. Тэгээд Nvidia энэ үйлдэлтэй жишээлбэл тэгээд та түрүүн харж ирсэн 40 гаруй тэрбумын борлуулалт 44 тэрбум борлуулалт хийгээд 1.2 тэрбум долларын одоо капиталын хөрөнгө олт хийж байгаа одоо үйлдвэрлэл байр сав office тавилга компьютер гэх мэт чинь баг юу байхгүй. Окей. За тэгээ энэ амар. За яа. Тэ. Олсон орлогоос хэдэн процент нь ерөөхдөө бид хөрөнгөлөө ингээ хөрөнгө олт хийгдэж байгаа юм би. Жишээлбэл одоо та нэг орон сууц түрээсэлдэг байлаа гэж бодъё л да. Тэ. Гэхдээ тэр орон сууцаа өргөжлүүлээд түрээслэхийн тулд засварын ажил хийх ёстой тий. Тэгээд Nvidia компани юу хийж байгаа юм бэ гэх юм бол $100 оллоо 4 5 эргүүлээд тэр капиталын хөрөнгө олт хийж байгаа тий засварын ажил гэх мэт чинь тэгээд төсөөлж болно. Амар гоё компани. Тий. За тэгээд ингээ Magnificent 7 компани дотор ингээ харах юм бол заяа. Тий. Market capitalization зах зээлийн үнэлгээ гэдэг юм бэ 3.3 их $, Microsoft тэрнээсээ жоохон илүү цэвэр мөнгө гүйлгээр одоо Microsoft-ыг дийлсэн байгаа. Тий. Тэгээд ерөнхийдөө cash flow yield-ээр ерөнхийдөө Microsoft-ийн араас нь явж байгаа. Тэгээд Microsoft-ыг баг эрх илрэлтэй гүйцэтгэх байхаа. За. Окей. Тэгээд PE ratio ингээ харах юм бол ер нь бол энэ Magnificent 7 дотор байгаа хувьцаанууд нь 3 их $-ийн үнэлгээтэй байгаа хэрнээ price to earnings growth ratio-гийн хувьд бол хамгийн хямдхан earnings growth хамгийн өндөртэй тий PE ratio ерөөхдөө бас боломжийн тий ер нь бол ярих юм байхгүй. Тэгээ энэ компанийг тодорхой хэмжээгээр баг зэрэгч гэсэн та одоо хувьдаа ингээ арилжаа хийж байгаа юм бол урт хугацааны хөрөнгөлт хийж байгаа юм бол тий Nvidia-гийн багц руу оруулах хэрэгтэй. Тэгээ манай school committee сонирхож байгаа хүмүүс нь анхаараарай 6 сарын 1-ээс манай үн сарын $29-оос сарын $39 болж байгаа шүү. Тэгээд хямдхан үнээр насан туршид ормоор байгаа юм бол одоо амжуулаарай. За тэгээд энэ юу үзүүлж байгаа гэх юм бол энэ үн PE ratio юу юм бэ гэх юм бол тэ $1 ашиг авахын тулд хэдэн доллар байршуулж байгаа юм бэ? Тэ Tesla бол амар үнэтэй. Яг гэх юм бол тэр Optimus Cybercab орох юм чинь ирээдүйн орлогоноос худалдаж авч байгаа гэсэн үг. Тэ найдаж байгаа гэсэн үг. Тийм учраас амар үнэтэй. Тэ за тэгээд нэг ойролцоо Nvidia руу нэг $125 $130 хийх юм бол $1 ашиг авч байгаа. Nvidia шал хамаагүй хямдхан явж байгаа. Тэгэхээр энэ юу үзүүлж байна гэх юм бол Nvidia бол онцгой содон супер компани. Тэгээд Nvidia-гийн хувьцаа авсан хүмүүс нэг юм дээр анхаарах хэрэгтэй. Сонин, содон, тэргүүлэгч, төрүүлж, гүйдэг, пуужинтыг хэврээ үлдэж чадах юм бол энэ компани хувьцааг авч үлдэх хэрэгтэй, нэмж авах хэрэгтэй. Гэхдээ хэзээ нэг цагт нэг өрсөлдөгч гараад ирэх юм бол магадгүй тухайн одоо заах цаг байна. За, тэгээ өнөөдрийн энэ Nvidia-гийн deep dive бол одоо дууссан. Тэгээ өнөөдөр орой арилжаан дээр эргээд уулзцгаая. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.